За мөнгөөрөнгийн эхний үлдэгдэл оруулах заавар оруулъя. За мөнгөөрөнг тохиргоо зэс эхний үлдэгдэл мөнгөөрөнгөний загвар файлаа татна. За мөн загвар файлын дагуу мэдээлэлээ оруулна гэсэн үг. За систем тэгтэг огног хизээний үлдэгдэл оруулж байгаагаа оруулж өгнө. За жишээн дээр 24 он 12 сарын 31-ний байдлаар оруулж байгаа. За мэдээлэл ханаас татчих вэ гэхээр бидэнд санхүү 24 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайлан эрэхтэй түүнээсээ мэдээлэл харна. Тайлангаа бэлтгэсэн. За мөнгө өрөнгө тий. За төрийн сангийн харилцах дансны үлдэгдэл ийм байна. За хуулж авлаа. Мөнгөн дүн дээр нь тавилаа. За дефт тий. За дансны дугаар мөнгө өрөнгийн дансны дугаар 31 21 11. За төрийн сангийн харилцах гээ. За энэ дансныхаа тохиргоог болохоор тохиргооцсны дансны тохиргоо сая 31 21 31 21 11 гээд урсгал санхүүжилтийн харилцах. За мэдээж та өөрийнхөө баланс дээр байгаа дансныхаа үлдэгдлийг харж бичнэ гэсэн үг. За ханшин төгрөг гээд нэг байна. За дараагийнх нь өөр. За арилжааны банкнд харилцах гинэ. За арилжааны банк нь ямар арилжааны банкнд гэдгээ та өөрөө мэдж байгаа. За энэ дээрээсээ дансныхаа нэгдсэн төлөвлөгөөнөөс арилжааныхаа банкын нэрийг хайгаад за бүх арилжааны банкуд Монгол банк тэ болон арилжааны бүх банкуудын мэдээлэл энэ дээр орсон байгаа. Эндээс та худалдаа хөгжлийн банкныхаа энэ харилцах дансны дугаарыг хуулж авлаа. Өглөө. За нэр нь мөн адилхан худалдаа хөгжлийн банк гэд энэ дээр ингээ бичиж өгчихнэ. Мэдээж нэмэлт байвал нэмэлт дээр тус бүрт нь бичиж өгнө гэсэн үг. За ингээд файлаа бэлтгэснийхаа дараа эхний үлдэгдэл цэс рүү ороод import за түрүүний бэлтгэсэн Excel файлаа татлаа, хадгалах дарлаа. Тэгэл болоо. За мэдээж тайлан цэс рүү гүйлгээ баланс дээр таны оруулсан мэдээлэл урсгал эхний үлдэгдэл дээр худалдаа хөгжлийн банкны эхний үлдэгдэл гээд ингээд мэдээлэл нь ороод ирж байна. За санхүү байдлын тайлан дээр мөн давхар ингээд шалгаад явчихна гэсэн үг. За баярлалаа.